Сайн мэцхан өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ цааш шинхэн нэслэлхааныхаа бичлэгээр уулзж байгаадаа туйлын их баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэндээ ботоксны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх гэж байна. За ботокс гэж яг юу юм те яаж одоо хийлэгдгийг ямар одоо давуу болон сул талтай юм те юун дээр анхаарах юм хизээ хийлэгдгийг те хийлэгсэн хойно ямар үр дүн гардгийг ер нь ботоксны талаар иргэн тойронтой мэдгэстэй зүйлсүүдийг би та бүхэндээ хуваалцъя. За ботокс гэдэг нь нүүрний одоо үрчлээний эсрэг одоо тарьж хийгддэг зүйлээ гэдгийг бол угсаа хүн болгон мэдж байгаа бах те. Яг энэ үйлбэрийг угсаа хэлэхээр угсаа нэг иймэрхүү юм байдаг даа гэх тэрнээс цаашаа одоо гэдэг нэг асуултын тэмдэг ингээ байдаг шүү те. За ботокс гэдэг нь ботулиным токсин гэдэг үгний одоо тэг бодисын товчлол бөгөөд за анх болохоор 2002 онд те FDA-ийн зөвшөөрөлтөй Америкт одоо ингээд дэлгэрээд те хүний одоо нүүрлүү тарьдаг үрчлээний эсрэг хүний биед сөрөг нөлөөгүй тийм одоо тарилах одоо эмийг хэлээд байгаа. Энэ нь одоо мэдрэлийн импульсыг түр зүр блоклоод булчин агшилтыг зогсооно гэсэн үг. Одоо юу гэдэг бид нар өдөр тутамдаа зөндөө олон нүүрний хөдөлгөөн хийдэг тийм үү. За инээдээ те нүдний цацраг үрчлээ үүслээ те тухай дэш нь доош нь ингээ болголоо ууралж муурлаа нөгөө хөмсөн дээр чинь те ингээ атрилдаа ингээ үүслээ те хамар дээр ч юм уу. За тэгээ инээлээ нөгөө smile line энэ ингээ үүсдэг ч юм уу те. Тэгэхээр хүн болгоны нүүрний хэлбэр өөр те ингээ хөдөлж байгаа хөдөлгөөн өөрийн одоо хөдөлгөөн нүүр те хүний одоо нүдний том жижигээс хүртэл шалтгаадаад те цацраг үрчлээ эрт болон те сүрд үүсдэг гэж байдаг те. Тэгэхээр үгдийн тухайн хүний амьдралын хэм маяг те арьс арчилгаа за хэрэгжилж байгаа зүйл одоо те муу зуршил гэх мэтчлэнгээр те тухайн хүний арьсанд олон жилийн турш нөгөө нүүрний хөдөлгөөний хийсний яг тэр нууларч байгаа хэсгээрээ үрчлээ үүсээд идэг байх нь. Тэгэхээр тэр үрчлээ үүсэж байгаа хэсгийг одоо байранд нь барьж өгч үрчлээ одоо гүн рүүгээ үүсгэхээс сэргийлж өгдөг байх нь. Тэгэхээр гоо сайхны салбартыг үрчлээ гэдэг үг зүгээр яригдаад гэхээр энэ зөвхөн ботокстой холбоотой зүйл биш. За нарны тас төрж байгаа эсэх те за магадгүй арьс арчилгаан дээр юу хэрэгжилж байгаа юм сайн чийгшүүлдэг юм уу те ус сайн уудаг юм уу дотроосоо хэр одоо те өөрийгөө чийгшүүлж чаддгийг арх тамхи хэрэгэлдэг юм уу те за ретинол хэрэгэлдэг юм уу ямар нэгэн байдлаар одоо антиоксидантаар одоо баялаг бүтээгдэхүүн хэрэгэлдэг юм уу идэж уудаг юм уу гэл те за тэгээд гоо сайхны одоо нэг юм үйлчлэгэн дээр ингээ яриад үзэх юм бол те зөвхөн ботокс биш те филлер орж ирэн за тэгээл нөгөө лазер treatment те microneedling ингээл зөндөө олон бом гэдэг юм үрчлээг одоо арилгаг үрчлээнээс сэргийлэх гээд энэ зүйлсүүд ингээ гараад ирдэг тий. Тэгтээ эдрээ чинь зөвхөн нэг хэсэг нь л одоо ботокс ахгүй нэг төрөл нь л одоо ботокс ахгүй тий. Тэр дундаа бас томоохон байр суурийг эзэлдэг зүйл нь ботокс гэдэг. Гэхдээ үүн дээр тий арсны эмчнэр тий nurse practitioner нөгөө тарилга гэдэг инжекторууд эстетичнүүд тий бүгдээрээ нэг зүйл дээр дуу нэгтэйгээр нэгддэг байхгүй. Тэр нь үрчлээг үүссэн хойно эдгийх гэж одоо хичээхээс илүү үрчлээг үүсгэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь илүү амар цаг мөнгөнд хэмнэлттэй гэж үздэг. Botulinum toxin нь Clostridium botulinum гэсэн одоо бактериас ялгардаг тийм neurotoxin гэдэг. За энэ нүүр байгалийн гаралтай гэж үздэг ангаах ухааны салбарт маш их одоо өргөн дэлгэр одоо хэрэглэгддэг. Энэхүү одоо тэгээ botulinum toxin-ыг одоо нүүрэндээ тарьж хэрэглэснээрээ ямар үйлчлэгээ үзүүлэх вэ гэхлээр булчин төв зүүр одоо сулруулж өгнө. Суллаж өгнө гэсэн үг. Одоо өөр нэг нэршлэр бол одоо чинь манай ажилладаг газар медспад болохоор wrinkle relaxer гэж нэрлэдэг байхгүй юу. Ботокс гэж бол нэг нэрлэхгүй зүгээр Xeomin гэдэг нэг ингээд тухайн өөрийнх нь одоо брэндээр тэг хаад нь wrinkle relaxer гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо чангарсан байгаа булчинг сулруулад одоо өвчлийг relax хийж байгаа гэсэн үг байгаа. Нөгөө тэгвэр мэдрэлийн сигналуудыг зогсоох гэсэн үг. Энэ дээр жоохон хүмүүс айж магадгүй. Яна миний мэдрэлийг ингээд зогсоогоор очиж байгаа юм шүү гэдэг. Тэгэхээр бидний нүүрэнтэй ингээд маш олон одоо тий харан мянган мэдрэлийн эс байгаа тийм үү. Тэгэхээр тэр мэдрэлийн эсээс булчинд очих дохиог хаагаад хүчиж байгаа бохгүй юу. Тэгэхээр булчинд дохио очихгүй, булчин агшихгүй, булчин өөрөө гой сул хийвэрээ тэгээд бидний одоо нөгөө илүү дутуу юм тий дээшээ доошоо болсон хөдөлгөөний түрхэн зурдаа ингээ хаагаад хүчиж байгаа гэсэн үг. Урт удаан хугацаагаар биш 3-5 сар гэж үздэг. За тэгэхээр ботокс гэдэг нь болохоор зөвхөн нэг те ботокс гэдэг одоо нэрлэлсэн юм бол биш. Ботокс гэдэг нь өөрөө брендийн нэр ихгүй юу? Botulinum toxin гэдгийг нь зүгээр нийлүүлээд ботокс болгоод брэнд болгоод 2002 онд те Америкт FDA зөвшөөрөлтөйгээр гаргаад одоо өнөө хүртэл те ботокс гэдэг зүйлийг одоо цаашаа судлаад дэлгэрүүлээд маш олон төрлийн брэнд одоо гараад ирчихсэн байгаа. Тэгээд
дэлхийд дахинд тэ зөндөө олон брендийн ботоксуудыг бол хийж байгаа. Зүгээр жишээ аваад байхад бид нар Монголд хүүхдийн живхийг нөгөө Pampers гэж нэрлэсэн байдаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан. Уул нь хүүхдийн живх байгаад байдаг те. Гэхдээ тэнцээ зөндөө олон өөр брэнд байдаг тийм үү, Huggies, Maggies гэдэг те. Тэгтээ анх Pampers орсон, анх Pampers-ыг бид нар хэрэглэдэг байсан. Тэгээ тэр чигтээ Pampers гэж нэрлэлсэн. Яг тэрнтэй адилхан. Ботокс бол брендингээр хийж байгаа зүйл нь болохоор botulinum toxin байх нь. За ботоксн тэгвэл нэг брэнд юм бол цаашлаад нэмээд дахиад 4 брендийг би танилцуулъя. Энэ дөрвийг бол ер нь дэлхийд дахиндаа тий Америк, Солонгос, Европ энэ төр ордод ингээд битүү ингээд хийдэг байх нь тухайн хүний нүүрний онцлог, хэлбэрийн онцлог, нүүрний хөдөлгөөний онцлог. За тэгээд өвчлөө хэр гүн болон одоо наагур байгаа юм бэ? Тэрнээс чинь шалтгаалаад бас наснаас шалтгаалаад тухайн хүний тэ яг юу хүсэж байгаа, ямар үр дүн хүсэж байгаа юм бэ гэдэгтээ шалтгаалаад тухайн брендийг сонгож одоо хийдэг байх нь. За нэгдүгээр Dye Sport буюу энэ хавар маш түгээмэл хэрэглэгддэг, хурдан тархдаг, хурдан үйлчлэгээгээ үзүүлдэг, тэмцүүлэн төрөл гэж үздэг. Тэр анх Европт гарч ирсэн Epson гэдэг компани брэнд. За дараах нь Xeomin буюу бас энэ хавар амар алдартай. Ботокс хийлгэе гэж орж иргүүгээр Xeomin хийлгэж болох уу гэж хэлж орж ирдэг. За Xeomin болохоор Merz Aesthetics гэдэг компани брэнд. Merz Aesthetics-ийн нэлээд тийм өндөр албан тушаалтай хүн манай ажил дээр хийж бидрийг трейн хийж исэн. Xeomin-ийн онцлог шинж нь хөнгөн гэж үздэг. Одоо юу тийм ботоксыг бол тийм маш олон хүмүүс ингэдэг байхгүй нөгөө дозоосоо бас шалтгаална л да. Яг full дозоор те ботокс хийлгэсэн үед бухан дээр амар ингээд дарж ингээд өвддөг, толгой өвддөг ч гэдэг юм амар ингээд хүнд хэцүү ингээд тэр ингээд дээрээс нэг нь дараад байгаа ч юм шиг те тэгж мэдрэгддэг энэ төр гэдэг зөндөө юм сонсдог байсан. Тэгэхээр Xeomin-ийг болохоор хүмүүс амар хөнгөн те надад тийм одоо тийм төвхтэй байдаггүй гихчлэн тийм зүйлүүд бол зөндөө сонсч байсан. За Merz Aesthetic те бас нөгөө нэг филлер дээр Radiance Center гэдээ гаргадгийн. За дараагийнх нь Juvo гэдэг энэ брэнд. За сүүлийн үед гарч ирсэн. Яг гоо сайхны зориултаагаар гарч ирсэн гэж үзэж байгаа. Тэгээ илүү залуу хэрэглэгчдэд зориулсан гэдэг байгаа байхгүй. За тэгээд үүний дараа Naboto Juvo гэдэг шинээр гараад ирсэн. Азад гарч ирсэн гинэ. Тэгэхээр энэ илүү хөнгөн, илүү ийм natural, илүү мэддэхгүй те илүү одоо нэг амар энэ нүрийг ингээд ийм frozen болгочихгүй тийм л одоо дэвшилтэд сүүлийн үед гарч ирсэн ботокс гэж үздэг. За ботоксыг хаана хийдэг юм бэ гэхлээр за духан дээр одоо ялангуяа хүмүүсийн дээшээ доошоо ингээд болгосон хөдөлгөөн маш их гардаг учраас. За тэр нь өөрөө бас нэлээд тийм дээд хэсгээсээ бас ингэж орж ирдэг учраас дээрээс ингэж хийх юм билээ. За тэгээд энэ frowning тэ line буюу одоо энэ хөмсгөө атруулахаар энэ дээр үүсдэг хүчлээ. Тэгмээд яг хүмүүсийн яг энэ одоо энэ юу glabella гэж нэрлэдэг энэ хэсэг дээр ингээ босоо зураас ингээ үүссэн байдаг. Тэрэн дээр ингээ хийж өгнө гэсэн үг. Одоо relax хийж өгнө гэсэн үг. За тэгээ энийхэр үүсдэг graphite буюу одоо нүдний цацраг хүчлэн дээр бас хийж өгнө. Хүчлээ үүсгэхээс бас сэргийж өгнө. Жавжны хэсгээр жавж одоо маш их одоо жавжаа зууж ярддаг хүмүүс байдаг юм л те. Юугүй ингээ зуугаад ингээ за тэгээд юу гэдэг нэг тавда байнга ингээ хацааргаад энэ төрлийн булчин ингээ хөгжсөн байдаг ч юм уу. Тэгэхээр тэрийг баланс бас хийж байдаг байх юм байна. Тэгээд эрүүгээ одоо ингээ би одоо жишээ нэг юм гот ингээд амар их димпс ингээ гарч ирж байгаа нэг хохорхоо тэрийг ингээд гайгүй болгоод бас ингээ ботоксоор дүүргэж өгдөг. Иймэрхүү төрлөөр бас хийдэг. За сул тал нь юу юм бэ? За мэдээж альва procedure те filler байна уу, ботокс байна уу? Дээр нь хажууд нь сул тал бас байгаа. За сул тал нь юу гэхлээр за энийг нэг тавиулж чадаа. Миний арьс одоо ингээд тэ хөвшөрөхгүй одоо хүчлээдгүйгээд бусад бүх юмаа ингээд гаргууд нь гаргаад ингээд хайжээж болохгүй. Би ботокс хийлгээд юм чинь тамигтдаж болно гэдэг чинь өөрийнхөө метнол хэрэглээд яах юм. Нарны тус түрхээд яах вэ? Угаасаа хүчлээдвэл ботокс хийх юм чинь гэж бодож юусоо болохгүй. Одоо нүүрний чинь хөдөлгөөн хэр их одоо явагдаж байгаа хэсэг дээр хийж урдчлан сэргийж өгдөг учраас тэг гац ботоксонд бол юусоо найдаж болохгүй гэсэн. За тэгээ нэгт хариулаад 3-аас 5 сарын хугацаатаагаар барьдаг. Тэгээ жилдээ нэг юм уу 2 удаа хийхийг одоо recommend хийдэг. Тэгээ санал болгодог. За дараагийн сул тал нь болохоор хитрхи буруу техникээр ч юм уу те хитрхи их дозоор ч юм уу ингээ хийсэн тохиолдолд тийм natural биш харагдах магадaltaй. Одоо кинон дээр энэ төр ингээд гардаг шүү те. Одоо жүжигчтэй энэ төр ингээд бишдэг ингээд байдаг шүү те. Ботокс хийлэхийн өмнө гэсэн чинь ингээд амар ингээд нүрнийх нь хувирсан ингээд аюу ингээд харагддаг те. Ботокс хийлгэсний дараа гэдгсэн чинь ингээд ойлоод байгаа юм ингээд духан ч үдэггүй юун ч үдэлгүй зүгээр ингээд нэлсэн очоод идэг. Тэр шиг ямар ч сэтгэл хөдлөлөө тийм нүүрний хувирлаараа харуулах боломжгүй ингээд юу гин робот шиг гэх юм уу тийм болчих магадaltaй. Тэгэхээр тийм нүүртэй ингээд болцсон байвал доос хэтэрсэн эсвэл одоо техник нь одоо буруу газар ингээд тарьсан гэсэн үг байхгүй юу? За 3 дугаарт нь сул тал нь хашил үүсгэх гэсэн байлээ. Тэгэхээр гадны бит ингээд орж ирж байгаа учраас хашил бас үүсгээд нөгөө дархлааны систем бас унах магадaltaй гэж үздэг юм лээ. Тэгэхээр хашилтай хүмүүс бас
болгоомжтой байхад илүүдэхгүй. Дөрөвдүгээрт нь хүн. За энэ бол тэгээ дөрөвт хамгийн одоо тэгээ чухал биш гэд дөрөвт оруулсан юм бол биш шүү. Энэ бол хамгийн чухал. Хин одоо өөрт чинь тарилга хийж байгаа юм бэ? Хин ямар зөв техникээр тарих юм бэ гэдгээ эхлээд мэдэх нь хамгийн чухал гэдэг. Тэгэхээр зарим айхтар хүмүүс бол тэгээ тухайн одоо газар мазар биш, тухайн одоо nurse одоо practitioner те за энэ хүн надад ботокс хийх гэж байгаа юм байна гэж мэдснийхээ дараа тухайн хүнийхээ бүр төгссөн сургуулийн судалдаг. Хаана төгссөн, хэдэн жил ажилласан, яг medical салбарт хэдэн жил ажилласан. Тэг гоо сайхны салбарт биш. Гоо сайхны салбарт найдад бол одоо нэмэргүй ахгүй хүнлэг тарилга хийж байгаа учраас те medical салбарт те яг одоо сувилагчаараа те эсвэл одоо эмчээрээ яг хэдэн жил ажилласан юм бэ гэдгийг нь хардаг. Тэгэхээр хүн одоо зүү бариад таны нүүрлүү тарих гэж байгаа учраас энэ дэр маш анхаарч пики байж лавшруулж судалж те жинхэнэ нөгөө ясыг нь цайтал шатгчээд тариулах хэрэгтэй байхгүй юу? Монголд те одоо зөндөө юм сонсогддог. Нүд мөдн инглэл гэж сонсогддог. Сая бүр солонгос төрөл сонсогдлоо. Тэгээ тэр бол зүгээр коллежийн бүүстийн тарилга байсан. Тэгсэн чинь нэг нүд нь одоо ингээд сохорцсон гэд тэр эмэгтэй те Америкаас авсан эмэгтэй ярьж байгаа байхгүй. Солонгост хийгдэж байгаа болгон сайн байдгүй ах нь солонгос хүн болгон чадвартай сайн те процедур тэнд хийдэггүй байх нь. Тэгэхээр солонгост явсан ч байсан, Монголд хийлгсэн байсан ч өөр гадаадын улс орнд хийлгсэн байсан ч гэсэн ерөөсөө тэр улс орны тэр нэр хүнд тэр газрынх нь нэр хүндэд ерөөсөө найдахгүйгээр хүнээ сайн судлаад хүмнийх нь төгссөн сайн сургуулийг нь судлах хэрэгтэй юм билэ. За тэгээд эцсүүлд нь медспад те тарилга хийдэг те газар одоо ботоксыг яг яаж хийдэг юм бэ гэдэг талаар ингээд танилцуулъя. Эхлээд тантай консультейшн хийнэ. Тантай ингээ ярилцсан. Нөгөө тарилга хийх гэж байгаа хүн чинь ямар одоо зорилготой юм. Ямар үр дүн хүсэж байгаа юм бэ гэдгийг чинь ингээд эхлээ ярилцсан. Ярилцгаа сайн хийж чадаагүй бол таны хүссэн үр дүн гарч чадахгүй. Тэгэхээр Америк тэрвээ хийлгэж байгаад англиар маш сайн яриад сайн ойлголцох хэрэгтэй. Солонгост очивол те солонгосоороо те маш сайн яриад эсвэл орчуулагч аваад зүгээр одоо те хэл мэдгүй очоод ботокс no ёстой тийм байхгүй шүү. Маш сайн ойлголцох хэрэгтэй. Одоо чинь за над дээр одоо жишээ авъя те. За би амар гоё natural баймаар байна. Тийм ингээд ботокс хийлгэсний дараа миний нүур ам ингээ хөдөлж мэдлэхгүй тийм робот чиг тийм ачин царайтай болмааргүй байна те. Зөөлөн тийм одоо ботокс хийлгэж болох уу гэдэг ч юм уу. За тэгэнгүүт нөгөө хүн чинь ингээ нүрийг чи харж агаад за natural зөөл нүр хийх юм байна. Бага дозоор хийх юм байна. Тийм учраас одоо энэ брендийг санал болгож гинэ гэдээ одоо Xiaomi ч юм уу, Dysport ч юм уу ингээ санал болгоно заяа. Одоо нүрний чинь одоо ингээд хөдөлгөөн ингээ хийлгэж агаад зургийг чинь авна. Нэгдүгээрт ингээ тухайн ингэж байгаа. Тэгээ дараа нь өмсгөө ингэж агаад за тэгээ инээж байгаа. За ингээд ингэж инээж байгаа. За тэгээ ингээд сайн ингээд жимээгээд үг гэдэг. Ингээд тийм уруулаа ингээд дэвш нь олгомол гэдэг юм амар сонин хөдөлгөөн хийж байгаа. Ингээд зургийг чинь авна заяа. Тэгээд энэ хөдөлгөөнүүд дээр чинь энэ дээр тэдэн юнит ботокс та хийх хэрэгтэй юм байна гэдгийг чинь одоо инжектор чинь санал болгоод хийх гэсэн үг. Юнит гэдэг нь болохоор хийх одоо тэр нөгөө хэмжээг ингээ хийлдэг. За тэгээ ботокс хийлгэсний дараа яах вэ гэдгийг тухайн одоо тарьж байгаа хүн чинь бол ингээ дэлгэрэнгүй юм цаасан дээр ингээ мэдээлэл өгөх хэрэгтэй. За одоо 4-6 цаг ингээ яг босоогоор байх хэрэгтэй ингээ хэвдэж болохгүй те. Босоогоор байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Халуун саунд те workout хийж болохгүй. За тэгээ нөгөө ретинол төрхөж болохгүй. Хэсэгтээ бас ингээ тасгад хөдөлгөөн хийж одоо хөдөрч болохгүй гэдэг ч юм уу те. Тэр дараагийн арчилгааг бол өөрт чинь шууд хийлгэх хэрэгтэй. За ботокс гэдэг нь нэг иймэрхүү зүйл байх нь хэрвээ та үрчлээнээс одоо үрдчлээ сэргийлмээр байна. Одоо нүүрний одоо хөдөлгөөн мэн арай дэндүү байна тий одоо ингээ духмах одоо юу золог багт ч л дух ингээл зураас ингээ гараад байна гэдэг ч юм уу тий. Ялангуяа нөгөө том бүлтгэрнүүдтэй хүмүүстэй нүдний хэсэгтээ нэг үрчлээ айгүй эрт суугаад эхэлсэн байдаг шүү дээ. Дөнгөж 2021 ингээд хүрээдтэй ингээд нүдний ингээд хүчлээ цацраг хүчлээ энэ төр үүссэн байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр юу гэх юм би энэ хичээлгээд те за та те үрчлээнээс ингээд сэргийлэхийн тулд ботокс хийх хэрэгтэй. Ботокс бол ийм одоо хэрэгтэй зүйл шүү гэж бол хийх гэсэнгүү зүгээр юу гэдгийг нь тайлбарлаж өглөө. Брендийг нь тайлбарлаж өглөө те. Хийлэх хэсэг нь таны дур, хийлэхгүй зүгээр найчруулаараа байглаараа те хүчлээ бодгоноо хайрлаад гоё хөгшөрч ивэл бас таны дур аль ч сонголт байсан те. Таны хүндэтгэг нь энэ бол таны сонголт. Одоо гадаадын одуудыг ингээ харахад те яг найчруулаараа өөрөөрөө гоё хөгшөрч байгаа ийм ч гайхалтай эмэгтэй байна. Энэ гайхалтай эмэгтэйгийн гоё кинонуудыг бид нар зөндөө үзэж өссөн те. Нүүрний буянтай гэдэг шиг те нүрийг нь хараад аймаар тийм гоё эмэгтэй байдаг шүү дээ те. Нөгөө тэгүр за ийм ч эмэгтэй байна. Жохон тусалцаа авсан те. Ботокс юу байдгийг биелэгдэг. Тэгтээ залуу одоо байхыг одоо хүсдэг те ийм сонголт хийгээд бас ингэж амьдарч байгаа ч эмэгтэй байна. Тэгэхээр энэ хоёр эмэгтэй ойролцоо насных гэж үздэг. Тэгтээ өөртөөх нь сонголт нь өөр. Тэгээд алийг нь хэнийг нь ч одоо шүүмжлэх эрх биднэрт байхгүй. Тухайн хүний сонголт ахгүй. Тэгэхээр та бас яг адилхан
таны сонголт энэ ч байж болно, энэ ч байж болно те таны дуур. Тэгэхээр ямар ч тач энэ удаагийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Хэрэгтэй мэдээлэл авч чадсан гэж найдаж байна. За тэгээд дараагийн ояар сашилгааныхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.